ирсэн. Бар суултын дамжуулалт их хоёр зөвжин дээр суларсан холын цай шилтэн амжилттай болсон. Тоглолтын нээлттэй оноо. Тийчтэй плейнэт болсон санагдсан. Ям Миллер холын цай шилтэн амжилттай болсон. Акцент контакттай яваад орсон довтлогын амжилтгүй болсон. Их хоёр урагшаа урдан довтлогоо гаргаж өгсөн Миллер ашгүй суурин дээрээс шийдсэн. Асын үлгүүдээс бол Az2 Ям Миллер болон за бас нэг нөгөө нэг легоноор тоглогч болох Эфе Одиги сайн тоглолтыг үзүүлсэн. За хариу бөмбөг таслагдсан. Баатар Эрдэнэ Барс бол дургшаа бөмбөсөлгаад хурдан довтлогонд орж ирсэн. Ягуул Аарон Джонс бөмбөгийг авсан Az2-ийн эсрэг контактад довтлогын амжилттай болсон. Аарон Джонс бие үуч. За өсөхөр бөмбөгтэй Фэйкэнд авторын сүргээс суулгах гэж үзсэн. Боттой талбараа шахаад орсон өсөхөрийн довтлогын амжилттай. Хэцүү байдлаас сүргээд явсан довтлогын амжилтгүй болсон. Миллер бүтэн талбайг дуусан дамжуулт яг л эзэн дээрсэн. Их хоёрын урдан довтлогоор авсан оноо. Зарели Росс сая ардаа их хоёрыг алдчихлаа. Мөн бисэж найцсан мөнх төр. Тий. Төр. Дөрвөн таймч юм явсан. Батмантай улсын зашилт дамжилттай. Агаар 12 дахь оноо. Түшиг. Задор Эфаудгийн бөмбөгтуудад эргээд дундын зашилт дамжилттай болсон. Түшиг. За хөлбөр дээрээс гарч ирээ дундын зай өсрэлттэй шидэлтэй амжилттай болж байна. Нүрэн шугамдагаад араар өгсөн их гой дамжуулалт давцэндийн оноо. Россын маш гой хараад. За Джонсын эсрэг илүүрхэн гэдгийг бол одоо эргээд ихтэй даалсан довтлогын амжилттай. Маш гой тавцэнд дахиад нэг илүү дамжуулалт Батмандах өнөөдөр 3 дээр сулраа шийдсэн. Өнөөдрийн тоглолтод 2 дахь удаага холын цай шилдэг амжилттай. 2 хийцэн байгаа. Миллерийг дохиж өнгөрөөгөө шийдсэн. Энэ удаа шилтэн сэгсрээ гарсан Аарон Джонс довтлогын самбарыг аваад нэмлээ. Авдын хамгаалт сайн болчлоо. Зол жаргалын шидэлт амжилттай болсон. Довтлогоноос дуунж байгаа. Яарвс шаардлагатай болсон Аарон Джонс. За одоогийн эсрэг эргээд дундын зай шилтэн амжилттай. За нэг амгуулагч бол баруун даргаалсан Эфаудгийн Аарон Джонсын эсрэг зэрний нөгөө талаас. За үлийн ажиллагаануудаа Эфаудгийн арай илүү байлаа. Миллер. За Миллер бодтой талбайг онгойлгосон довтлогоо гаацсан гэдэг араас Эфаудгийн Миллер. За одоогийн бас баруун заслаа авсан. Барс бол 3 дээр сулгаж байгаа юм байна. Баатар Эрдэнэ Барс бол холын цай шилдэг амжилттай боллоо. Гоё хөлбөр явлаа сая. Тэгвэл Барс бол яг л станы араас найдвартай сулгарсан. Миллер бөмбөгийг салгасан. За өндөр хамгаалагчийн эсрэг өдөр өгчлээ. За дундаас шидэлтэй болсон үзүүдэд гараад ирсэн гам тогтохын шидэлтэй байлаа. Барс бол бүтэн талбайг дуулсан хурдаар илүүхэд 2 оноо авлаа. Андогдох зөрөөд орсон хөөргсөн довтлоо оновчтой боллоо. Таад байгаа энэ удаа өсгөр дээр бөмбөг ирсэн. Андогдох гоё дамжуулт ирсэн. Аарон Джонс цагрын дээрээс төгсөглөө. Самсрын дөрж. За доошо өсөх хоёрт байрлалын даваад нь оруулж гисэн өсөх хоёрын мэдрэмжтэй гоё төгсгөл байна. Az2-ыг. За их хоёр завшин дээр Миллер сланы араас суларцсан да. Ям Миллер сул шидсэн. Багийн дэвшилтгүй нөө 8 оноо зөрүү. За тожил дөржлөөр бөмбөг ирсэн довтлооны секунд унж байгаа. Тожил дөржийн мөгийн Миллер араас нь зохиол салгачлаа. Барс бол жамсрын дөржийн эсрэг. За контакттай яваад орсон довтлогын амжилттай болсон. 60-аас орж исэн Az2. 2 дахь бол Адундаа шидсэн. Миллер шидэлтэй алдсан. Одигийн довтлооны самбарыг авсан. За довтлогын амжилттай болсон нэмээд адаа салгасан. Дамжуулт өгсөн 5-нд буцаага Джонс түлдээсэн. Зүүн гарын төгсгөл амжилттай боллоо. За өсгөрийн эсрэг хөл дээр ажилласан довтлогын амжилттай. Барс болцоос төдөлсөн сугарч чаддаггүй да дундын зай шилдэлтэй амжилтгүй болсон зайн дээр. Эфеодигийн өөрийнхөө зорилт. Миллерийн гой дамжуулалт Az2-ын довтлогын амжилттай болсон. Нэмээд адаа салгачлаа. Өсөх хоёр Миллер стад өрсөн шидэлтэн дээр гарч ирсэн. Ям Миллерийн 3 оноо шидэлтэй амжилттай болсноор хамгаалт ирэнгүүт хурдан дамжуултыг өгсөн. Пог цагрын дээр төгсөж байна. Тэмүүлэнгийн эсрэг Батмандах баруун даацаад их холоос холын цай шидэлтийг гүйцэтгсэн. Батмандахын шидэлтэй амжилттай боллоо. Энэ тоглолтод 3 дахь удаа чухал шидэлтүүдийг ховж онхроод унгааж байгаа харагдсан. Дараагийн их хоёр дундын цай шидэлтэй амжилттай боллоо. Бендрия өөрөө бодтой талбараа хомжроод Az2 түлдээсэн довтлогын амжилттай. Шилбэрхэн байна л да. Батмандах өвлгөн дээр зурж ороод Покот их гой дамжуултыг атгуулсан довтлогын амжилттай. Бүгд ойлгомжтой болох юм бол дарааны гол
Гол тоглогчтой бас өмнө төгж амрааж магадгүй. За Редли Росс эцэст нь нэг юм болж байна. Одоогийн за Боки эсрэг олсон тоглох амжилттай. Үүлдрийн дамжуулт зол жаргал. Урд дамжуулт ирсэн. Батман дахь 2 оноо авч байна. Шингөөсөн буцаагаад Бендрэ тулгууллаа. Сандаг дөржин Бендрягийн тоглох амжилттай. Эхний хөдөлгөөнөөр хамгаалагч маш гоё ярилцлаа. Редли Росс хөнгөийг авсан. Дундын зар шидэлт. За Россын тоглоомнууд өнөөдөр үнэхээр болгууд лавцэнд мөнгөдөх байдуулсан Боки 2 оноо. Цагаад өсгөөр төгсөн дамжуулах тоглооноос гөлөөрч өсгөөр лавцэнд. За тоглох амжилтгүй болсон араас. За Бок нэмээд. За зөөр Боки эсрэг хүлээж ажиллагаа гоёлсон тоглох амжилттай. За зөөр Бүтэн талбайг дуулаад ороод ирсэн шүү. Түшиг нэг тохиж өнгөрөөгөөд 3 оноо шидэлтийг үүсгэсэн. Элбний түшгийн 3 оноо, багийн 79 дэх оноо олсон. Гаргаад өгсөн Росс суларсан. Баруун 45 дээрээс заан одоо холын зай шидэлтэн зэрэг дунж байна. Жансранд орж тэргүүтээ тоглож байгаа. Милрес маш гол амжилтыг өгсөн. За түшгийн тоглох амжилттай. Росс өөрөө бүнгуудуудад авсан намхан хамгаалагч эсрэг. Редли Росс эргээ дундын зай шидэлтэн амжилттай. Зайг нь үдсэн Тоглож болсон. Шидэлтэн дутуу гарсан А2 2 дахь боломжийг үүсгээд Дэш явах Боки хаат амжилттай болсон ч 3 дахь боломжоор Бендрягийн тоглох амжилттай. Росс зөрөөд орсон. А2-ийн гоё алт. Нэг заслаа аваад баруунда хурдаар илүүрхэд явсан. Лавцэндийг ардаа үлдээгээд тоглоогоо төгсөглөө. Сүүчин байж болохгүй тоглоо Джонс. Савсгүйр төвлөсөн хөөргөд явуулсан тоглох амжилттай. Хөгжлийн лигийн аврах хов чонхруу тогтоо учраад арц улирлын ихний тоглолтонд ялалт байгуулж байна. Тэгээд тоглолтын үр дүн 85-66.